30 хоногийн bootcamp хөтөлбөрт манай партнер кодыг ашиглан дахин данс нэх вэ гэдгийг заавар хүргэж байна. Тэгэхээр X-ийн брокер төр аль хэдийн та бүртгэлээ баталгаажуулаад аккаунт үүсгэж гисэн арилжаа аль хэдийн хийдэг болвол за сайн хараарай. За my accounts хэсэг рүү home хэсэг рүү ч оронгууд ингээд real аккаунт чинь одоо төрлөд харагдана. За тэгээ энэчнээс гадна энэ аккаунтуудаас гадна дахиад нэмэлтээр аккаунт нээх бол open additional account гэдэг хэсгээр дарж өгнө. За энэ дээр дарангууд нэг ийм хэсэг харагдана. За энэчнээс бол өөрийнхөө цаашдаа арилжах платформыг буюу Meta 5 гэдэг платформыг сонгоод за стандарт данс гэдгийг сонгоод за дээрэс нь leverage сонгоч. За leverage бол битэд нэг ярьсан 1000-тай leverage бол ашиглаад явж байгаа. За тэгээд base currency буюу энэ бол ойлгомжтой дандаа USD сонгоно. За хамгийн чухал хэсэг нь have partner code гэдэг хэсэг дээр нь enter here гэдгийг дарж агаад за бүртгэлийн форм дээр байрлах манай партнер кодыг бол оруулж өгнө гэсэн үг. За партнер код нь 8BF86 гэдэг код байгаа. За тэгэхээр энэ кодыг оруулж өгөөд за тэгээд continue гэдээ дарчихна гэсэн үг. За тэгэхээр энэ ингэж дарснаар бол таны энэ саний нээсэн аккаунт чинь амжилттай ингээд холбогдож байна гэсэн үг. Партнер кодоор холбогдчихлоо гэсэн үг. За тэгэнгүүт за хэдүүлээ ингээд холбоод үзье. За тэгээ ингээд нийчингүүдээ дараа нь энд одоо цаашид нөгөө нэг тухайн дансныхаа орох пассвортыг бол энэ дээр өөрөө зохиож өгнө гэсэн. За өөрийнхөө пассвортыг ингээд зохиоод өглөө. За ингээд нийлээ. За ингээд нээсний дараа бол амжилттай ингээд данс бол нэгдлээ гэсэн тийм бичиг бол харагдана. За үүний дараа саний нээсэн аккаунт чинь бол энд байна гэсэн үг. За энд байгаа энэ аккаунтныхаа энэ ID number буюу одоо энэ 68-аар хэлсэн энэ тоог бол манай бүртгэлийн форм дээр байрлах за энэ дээр болохоор зэрэг хуучин нөгөө нэг 7 сард 8 сард явагдажсэн bootcamp-ийн бичлэг учраас та бүхэн энэ бүртгэлийн форм энэ болвол одоо энэ удаагийнх төр бол байхгүй. Тэгэхээр саний үүсгэсэн одоо энэ партнер кодоор үүсгэсэн энэ дансныхаа энэ ID number-ыг болон депозит хийсэн одоо энэ 6 SS хийгээл явуулахад бол хангалттай байгаа шүү. Тэгээ энэ бичлэг бол өмнөх жилийн 8 сарын bootcamp дээр одоо заавар бичлэг байгаа учраас ямар нэгэн бүртгэлийн форм бол байхгүй байгаа. За тэгээд бүгдэнд амжилт хүсье.